За hi guys, юу яцгаан? Энэ удаагийн бичлэгээр юу ярих гэж байна гэхлээр та бүхэн мэдж байгаа байх. Brand New Day бидний маш их хүлээж байсан сүүлчийн том трейлер цацагдлаа. Гэтэл яг одоо сошиал ертөнцөөр нэгэн хачирхалтай зураг бичлэг цацагдаад байгаа нь энэ болохоор хөл өмгийн амьд бурхан болох Lionel Messi юм аа. Lionel Messi Spider-Man киноны Нью-Йоркийн барилга дээрээс үсэрч байна. Messi Peter Parker хоёр нэгэн кофе шопт уулзаж Месси үнэхээр Marvel-ийн ертөнцид орсон уу? Эсвэл Sony Pictures-ийн зүгээр л нэг маркетингийн залуу энэ бүхнийг үзхийг хүсэж байвал бичлэгээ дуустал үзээрэй. Бас Spider-Man кино дөрөвдүгээр кинод яг ямар гол муу дүрийн хор санаатууд бас байгаа талаар сонирхолтой бичлэгүүдийг дуустал үзээрэй. Бичлэг эхлэхээс өмнө лайк болон subscribe тушаа дараад намайг дэмжиж үзээрэй. За эхэлцгээе. Хамгийн түрүүд энэ постэр болон видеоны нууцыг тайлж өгье. Юуны түрүүнд энэ бол аль бие усны каноны хэсэг биш, харин Sony Pictures-ээс гаргасан маш том сурталчилгаа юм аа. Энэ бол Sony Pictures-ийн хувьд каноныхаа трейлерыг маркетингийг маш ухаалаг хийдэг. Месси кинон шууд супер хүчтэй баатар болоод шууд гол дүр болоод тоглохгүй ч гэсэн каноны нээлтийг угтаж дэлхийд даяар сая хөл өмбөг үзэгч хөл өмбөг фэнүүдийг татахын тулд хийсэн томоохон сурталчилгаа юм аа. Дараагийн нь болохоор Spider-Man киноны дөрөвт болохоор шин дөрүүд болон аль бие усны батлагдсан муу дөрүүдийг хэлж өгье. За тэгвэл энэ кинонд яг ямар шин дөрүүд нэмэгдэж бидний гайхшруулах вэ? Stranger Things сурлагын од Sadie Sink энэ кинонд маш чухал гол дүр бүтээж байгаа юм а гэж фэнүүд нь их хүлээж байна. Мөн Маркс Рубелгийн Халк дүр Peter Parker туслагаар ирэх нь киноны трейлерт та хэд үзсэн бах батлагдсан. За харин аль бие усаар батлагдсан гол муу дүр болохоор Homecoming зураг дээр гардаг шоронгоос оргосон механик сүлдтэй Scorpion болон Нью-Йорк хотын далд ертөнцийг удирддаг Day Hard хэмэх маш аюултай нинжа нарын бүлгэн байх болно. Тэд ганцаарсан Spider-Man-ыг бүрэн буулгаж авахаар дайрах юм а. Энэхүү дөрөвдүгээр ангийн үйл явдлыг хэрвээ хэвлүүлээ сайн ойлгохын тулд бид өмнөх ангиудыг логикийг нэргэн санах ёстой. Spider-Man-ыг буюу Homecoming болон 2 дугаар анги болон Far From Home дээр MJ Ned нар бол Peter Parker-ийн хамгийн хайртай найз зөвхөн хамгийн сайн найз нь байсан шүү дээ. Тэд Peter-ийг Spider-Man гэдгийг мэдэж бүх аюултай тулаануудад түүнтэй хамт байсан шүү дээ. Гэтэл Spider-Man 3 дээр Доктор Стрэндж дэлхийн нийтээр Peter Parker-ыг мартах тэр аимшиг шивлэгийг хийдэг. Үүний аимшигт үр дүн нь болохоор MJ Ned хоёр Peter-тэй өнгөрөөсөн бүх найданд дурсамжаа мартаад зүгээр л түүнийг огт танихгүй хүн шиг зүгээр л хажуугаас нь танихгүй хүүтэн зөрөөд өнгөрдөг. Энэ хүнд шарах ганцаардл энэ шинэ ангийн гол зангилаа байх болно. За дараагийнх нь болохоор шинэ анги дээр Peter Parker яг энэ үйл явдлууд хамгийн том тарчлан сэтгэл зүйн дарамт байх болно. Өмнөх ангиудын тэрээр хайртай найз өхнөө цаах тэрээр Нью-Йоркийн хотын барилга дундуур аалны тараараа дүүлэн нисэж байсан. Тэр нандин дулаахан мөчүүд одоо түүний зүрхэнд зөвхөн ганцаардл дурсамж түүнийг үлджээ. Хорвоо ертөнц дээр түүнийг хэн санахгүй. Хайртай хүмүүс нь хажуугаар нь зурж яхад Peter Parker зүгээр л скол бууж хөө эсвэл тэр Spider-Man-ийнхаа хуваар дахин тэмцэж тэднийг ой санамжийг нэргүүлэн авч хэн уулзаж гарч ирэх болов. Үүнийг мэдхийг хүсвэл та 7 сарын 31-нд аль бие усаар Spider-Man 4 киногаа үзээрэй. За энэхүү сэтгэл хөдлөлгөн маш гоё тулаантай шинэ анги удахгүй буюу энэ оны 2026 оны 7 сарын 31-нд дэлхийн нийтээрээ аль бие усаар нээлттэй хийж байна. Энэ кинонд Том Холланд хэлэхдээ өөрийнхөө карьерийн хамгийн хүнд сэтгэл зүйн хувьд хамгийн шилдэг Spider-Man-ийн түүхийг бүтээн гэж амласан. Та бүхэн MJ Ned нар Peter-ийг эргээд санаасаа гэж хүсэж байна уу? Киноноос яг юу хамгийн хүсэж байгаагаа доор комент бичээрэй. За ингээд бичлэг таалагдсан бол лайк болон subscribe тушаа дараарай. Дараагийн бичлэгээр уулзтаа түр бай. Peace.